Улсын хурлын сонгуулийн 1-р тойрог Аранханга аймагт нэр дэвшиж буй Дондог доржийн зол жаргал. За Аранханга аймгийн улсын хурлын энэ 20 оны сонгуульд Аранханга аймгийн 1-р тойрогт миний бие ингээ нэр дэвшээд сумдуудаар тойроод иргэд хөдөлмөрч зан олонтойгоо ингээд уулзаа явж байна. Өнөөдөр эдийн засаг өслөө гэдэг боловч энэ бол өрхийн хаалгаар орохгүй байна. Өнөөдөр иргэд маань цалингаараа тэтгэвэр тэтгэмжээрээ бизнесийнхээ орлогоор хангалттай амьдрах нөхцөлийг бол ардчилсан бүрдүүлэхээр мөрийн хөтөлбөрөөр боловсруулсан. Иргэд маань цалинтай, орлоготой, өрхөн үйлдвэрлэгч иргэд маань бизнесмен байх нөхцөлийг ардчилсан бүрдүүлж өгнө. Иргэдийн цалин хөлсийг эхний ээлжинд эмч багш нарын цалин хөлсийг 3 сая хүргэнэ. Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэхээр бас мөрийн хөтөлбөртөө тусгасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорилттой бүлгүүдийнх бас нийгмийн халамжийн тэтгэврийг нэмэгдүүлнэ. Иргэн бүр орлоготой, өрөх бүр өсөлттэй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Иргэдэн цалингаараа, тэтгэврээрээ, тэтгэмжээрээ бизнесийн орлогоороо ингээд хангалттай амьдрдаг нөхцөлийг ардчилсан бүрдүүлж өгнө. Цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ. Цалин тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлага бий байгаа. Өнөөдөр уул уурхаанаас орж байгаа асар их баялагийг эрх баригчид өөрсдийн карман болон гадны офшор руу явуулж байна. Энэ байдлыг дасан зогсоож иргэдтэй цалин тэтгэвэр тэтгэмж бизнесийн зээл болгон баялагийг иргэдтэй дэгш хуваарлахаар ардчилсан мөрийн хөтөлбөртөө тусгасан. Энэ ажлыг хэрэгжүүлж ажиллах болно. 2020 оны улсын хурлын сонгуульд Аранханга аймгийн 1-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч Дондог доржийн зол жаргал.